рекорд эхлүүл. За. За үргэлжлүүлээд хэдүүлээ явъя. За санал нийлж гэнэ үү саяных ярьснаа үргэлжлүүлье. Хэн одоо яг энэ шинж байна? Хэн одоо тэг гэр бүлийнхаа хамаг гол үүргийг гүйцэтгээд хамаг их ажлыг хийгээд явж байна? За хариулаарай манайхаа хэн идэвхтэй байсан нь илүү хэмиг одоо графикийн дүүрч авах байх шүү. За сая бид нар ингэж ярьсан байгаа. Танд бас хүн гар хооронд хэлчихэ. Би над дээр ховсонд бас хүмүүс ирдэг байхгүй юу амралтын өдрүүдэд. Яг миний өөрийн ховсон дээр. Тэрэн дээр ингээд цагаа тохирох гэж бөө юм болно. Цагийн зураг бас байгаа. Тий, цагийн зураг бас байгаа. Тэгээд дээрэс нь хүмүүст маань цаг гардаггүй нөгөө хүмүүст маань. Тэгээд маш завгүй ажилдаг. Маш завгүй ингээд өнөөдөр би ажилдаа тэд ээлжтэй тэдээс буун маргааш би ажилдаа ээлжтэй тэдээс буун гэд би тэд эндээс юу ойлгосон гэвэл манай Монголд одоо эмэгтэйчүүд маань ямар их хайр найргүй ажилдаг юм бэ гэдгийг юу н анзаарсан. Тэгэд ингэж ажиллаад байвал яг муу биш тий мэдээж хэрэг хүн хөдөлмөрлөж байгаа юм чи улам хөгжиж байгаа өсөж байгаа гэлээч гисэн бид нар ингэж одоо ажиллах зай завсаргүй тий өөртөө нэг ганц мөнгөө төлчөөд ховсынхоо цагийг авах зай завсаргүй ажиллана гэдэг маань биднэрт эрэгтэйлэг шинж өсөж байна л гэсэн. Бидний дотор маскулин гэж нэг энержи байгаа. Тэр нь эрэгтэйлэг энержи. Феминин буюу эмэгтэйлэг энержи бас байгаа. Та эрэгтэй хүн байсан ч танд хоёулаа байгаа. Би эмэгтэй хүн байсан ч надад хоёулаа байгаа. Алийг хөгжүүлэх нь миний сонголт. Тэгэхээр бид нар хэрвээ эмэгтэйлэг шинж буюу феминин энержигаа хөгжүүлэх юм бол бид нар илүү хайрлагдсан, уян зөөлөн, гэрэл цацарсан, тийм хайр гэрэлтсэн болно, зөөлөн болно. Эрэгтэйлэг шинжээ их хийгээл, урд ороод гүүгээл, гэр бүлээ авч гүүгээл ингээд яваад байх юм бол миний эрэгтэйлэг шинж хөгжинэ. Яг нөгөө та бид нар энэ булчингуудынхаа алийг нь ингээд хөгжүүлэн тэр булчин ингээд хөгждөг шиг та эрэгтэйлэг талаа ингээд хөгжүүлээд мөнгө олоод хүүхдийнхээ сургуулийн төлбөр төлөөд энэ нэг юмыг хүлээж авахаар бүтэхгүй өөрөө хий. Би л энийг одоо яахгүй бол эх хүн бол нэг анхаарал тавьдаггүй ч гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү бодлороо бид нар эрэгтэй хүний урдуур ороод гүйсээр байгаад маш их ажилсаг хаар одоо хүчтэй. Гэхдээ хүчтэй эмэгтэй хүн хайрлагддаггүй гэдэг үгийг та нар мэднэ те нөгөө зохиолч оюун дээр номон дээр бичсэн байдаг штэ. Эрчүүд яга муу эмэгтэйг хайрладаг вэ гэдэг номон дээр би нэг 3 удаа уншижсэн тэр номон дээр бичсэн байсан. Яг энийг бүр бичсэн байсан. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ гэдэг бичсэн байсан. Тэгээ энд олон эмэгтэйчүүд байгаа учраас энэ зүйл миний сэтгэлийг их эмзэглүүлсэн учраас би энэ дээр ингээд төвлөрөөд яриад байна л да. Тэгэхээр ерөөсөө хэрэг тань өнөөдрийг хүртэл тэгэж ирсэн бол энэ окей та мдэггүй учраас окей. Одоо үүнээс хойш стоп зогсоогоод баг байгаа. Гэхдээ нөхөртөө би зогсоосон би одоо эмэгтэйдэг юм а хөгжүүлнэ гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр л жохон хойшин суучих. Жохон хойшин суугаад мэдгүй чи мэдээ шүү дээ. Би ер нь ойрд жохон гэртээ баймаар байна ч гэдэг юм уу жохон ядраад байгаа. Чи л мэдээ шүү дээ гэдэг нэг ерөөсөө би мэдгүй чи л мэднэ гэл өөрийнх нь үүрэг хариуцлагыг өөрийнх нь гарт нь ингээд тавьж өгөөд өгөх хэрэгтэй. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол би яг хуу тэгж ярихгүй гадаадд бол илүү өртөг өндөртөө одоо би гэхэд йогт явдаг. Би йогт 2500 төлдөг. Монголд 400 сая төгрөг байгаа байлгүй да сарын мэдхгүй бараг л тийм баг. Гэтэл гадаадад илүү нөгөө нэг зардал өндөр байдаг. Тийм учраас хоёр талаас хичээхийг бол би буруутгахгүй гэхдээ Монголд амьдарч байгаа тохиолдолд тийм ээ таад маань жоохон санаа зовлтоо жоохон багасгаад одоо би л ажиллахгүй бол мөнгөгүй болчвол яана хүүхдийн сургалтын төлбөр хоол унд гэд санаа зовхоо төр жоохон багасгаад байрны дээр лизэн гэдэг багасгаад жоохон эмгтээлэг тал руугаа анхаарад харин эрэгтэйдээ оронд нь жоохон мотивац өгч эрэгтэйдээ жоохон тэгвэл маш гоё болоод ирнэ. Тэгээд эрэгтэйгээсээ ерөнхийдөө үнэтэй бүтээгдэхүүн авахулдаг байх хэрэгтэй баг багаар. Тэгвэл эр хүний орлого өсөж эхэлдэг. Та юу ч шаардахгүй бол танд юу ч өгөхгүй. Та улам гоё болохгүй эр хүний орлого өсөхгүй. Тэгэхээр эр хүний орлого эмэгтэй хүний энергиээс болоод өсдөг байхгүй юу? Тэгэхээр бидний энерги гоё эмэгтэйлэг, уян зөөлөн хэр ийм байна.
эрэгтэй хүн таныг баярлуулахын төлөө энийг одоо нэг гоё юм аваад өгч тэр үнэтэй цүнхийг аваад өгч хэмсэн гэж ажилласаар байгаад тэр хүний орлого өснө. Эрэгтэй хүн бол эсрэгээрээ за би орлогоо яаж өсгөх вэ? Би яаж зорилго тавих вэ гэвэл эрэгтэй хүн орлого нэмүүлж чадна. Харин эмэгтэй хүн бол тэгж чадахгүй бид нар энергиэрээ. Эмэгтэй хүн би яаж мөнгө өсгөх вэ? Яаж орлогоо өсгөх вэ гэж бодвол эмэгтэй хүний эрэгтэйлдэг талд нь хөгжөөд улам хатуу болоод явна. Улам нөгөө нөхөртөө хайрлагдах нь багасаад явна. Харин эрэгтэй хүн бол өөр. Эрэгтэй хүн бол та юм нэхэх тусам таныг баярлуулахыг хичээх тусам түүний орлого өсөж түүний нөгөө левел ахина. Тэгэхээр энэ амиа хичээсэн зан биш. Энэ нэгдүгürt нөхрөө хөгжүүлж байгаа зан. Нөхрөө бол бид нөгөө өгүүлж яншаад чи ингээд өгөөч, чи нэг сураад өгөөч, чи нэг айлын нөхөр шиг болоод өгөөч гэж бид нар өглөж яншиж биш. Зүгээр л өөрийнхөө үйлдэлээрээ гоё эмхтэлэг бай гэдэг нь заавал одоо өдөр болгон үнэтэй гоё хувцс өмсөхийг хэлээгүй л дээ. Гэхдээ л ер нь жоохон гоё эмхтэлэг, уян зөөлөн, жоохон яг хүүхэд шиг нэг юм охин шиг, аавынхаа охин шиг жоохон тиймэрхүү болчвол яг жоохон нэг тийм тал руу орчвол нөхөр өөр ирэхгүй та нар ажиллаад ирнэ. Өөр ирэхгүй өөрсдөө эхэлнэ. За энэ сэдвийн маань гоё зүйл, гол зүйл биш учраас ингээд зогсоё. Та нар маань авах гэхийн ухаанаар хандаад ерөнхийдөө энийг бас консидер хийж авч хэлцэж үзээрэй. Үлээ. Энийг та нар манаас өөртөө бодож үзээрэй. Би эмэгтэйчүүдээс Монголд байгаа эмэгтэйчүүдээс хамгийн анхаарсан зүйл маань надад энэ байсан. Ингээд ховсод ирж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө танилцуулахад ийм ажил хийдэг гэж маш их шаргуу ажилдаг гэдгийг би ер нь харсан. Тийм учраас альва зүйл байрандаа л байх хэрэгтэй. Эрэгтэй хүн байглаасаа хангагч, гэр бүлээ санхүүгээр хангагч, одоо эрэгтэйлэг шинж хамгаалагч, халамжлагч. Эмэгтэй хүн бол халамжин доор одоо байдаг хайр цацруулсан уян зөөлөн. Энэ байгалийн хуулийг бид нар өөрчилж чадахгүй учраас балансаараа байх хэрэгтэй гэдгийг санааг өгье. Тэгээд цаашлаад явъя манайхаа. За өөрийгөө хайрлах талаар ярьжсэн те. Өөрийгөө хайрлахдаа энэ бас хэрэгтэй учраас энийг сая ярьлаа. Тийм учраас та нар маань өөртөө заавал өдөрт 1 цаг өнөөдрөөс хойш сонслоод бол хэрэгжүүлнэ. Тэгэхгүй бол сонсоод за нэг цагийн сайхан бажрын дашнимтай өдөр энийг хэрэгжүүлнэ гэд явбал энэ бол архивдаад мартагдаад дуусна. Тийм учраас ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл оллоо бол түүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо сонслоо ядаж өөртөө 1 цаг өнөөдрөөс эхлээд гаргах хэрэгтэй. Энэ бол өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр. 1 цаг гаргаад ном унших юм уу, дуртай зүйлээ хийх юм уу, тэ бүжгэнд явдаг ч юм уу, йогт явдаг ч юм уу, ингээд нэг цагийг өөртөө зориулах хэрэгтэй. Бүр санхүү боломжгүй байвал төгжрээд одоо тэр нэг газраас нөгөө газар руу йогт явах тийм боломж байхгүй бол ядаж 1 цаг цэцэрлэгт хүрээлэн цэцэрлэгээр паркаар зүгээр л алхачих манайхаа. Зүгээр л гоё юм бодоод зүгээр л шүүлтүүргүү зүгээр л нэг ингээд бүх юм ингээд хаяад ингээд асуудлуудыг түр тавиал зүгээр л нэг өөрийгөө сонсоод тотгошоогоо өндөгөөд энэ миний дотор байгаа жоохон охин юу гэсэж байна? Чи ямар болвол одоо чамд таалагдах вэ? Чи ямар өнгөнд дуртай вэ? Зарим эмэгтэйчүүд өөрийгөө юунд баярлаж мэдэхгүй. Тэгэхээр та юунд баярладгаа мэдэхгүй бол танд баярлах юм ирэхгүй шүү дээ манайхаа татлагдлын хуулиар. Тэгэхээр өөрөөсөө асуу. Надад сард хэдэн төгрөгийн орлого байвал ганцаараа алхаж явах та би боломжийн байх вэ? Надад бурхан одоо маргааш ирээд би чиний бүх хүслийг биелүүлье. 3 хүслээ хэд гэвэл би ямар 3 хүслээ хэлэх вэ? Юу намайг баярлуулдаг вэ? Би хаана өөрийнхөө байж чаддаг вэ? Би хэний хажууд аз жаргалтай байдаг вэ? Гэд өөртөөгөө танилцаж эхэлнэ. Энэ маш чухал. Манайхан болохоор нөгөө бид хэдэд баг ангиасаа цэцэрлэгээсээ л өөрийгөө танин гэдэг юм ерөөсөө зааж өгөөгүй учраас өөрийгөө сонсон, зүрх сэтгэлээ сонсон гэдэг юм заагаагүй тий. Битгий нулимсаа харуул баг ингээд дугаал ямар олон юм ярьдیں۔ Дугаа бай гэж өссөөр байгаад энэ мэдрэмжийг ингээд нам дараад бид нар ямар ч өөрийгөө юу гэсдгийг ямар өнгөнд дуртайг бараг зарим нь ямар хоолнд дуртайгаа ч мэдэхгүй.
ямар юм түүнийг аз жаргалтай болгодгийг ч мэдэхгүй. Тийм байдаг байхгүй яг бодит байдал дээр тийм болдог. Тэгэхээр одоо үүнээс гараад илүү өөрийгөө таньж эхлвэл манайхаа яг тань тэрийг хүмүүс өгч эхэлдэг. Би энийг бүр яг мэдэрсэн. Яг өгч эхэлнэ. Ингээл надад ер нь одоо тайван байдал таалагддаг. Би нэг ганцаараа кофегаа уугаад номоо уншаад суухдаа би аз жаргалыг мэдэрдэгэ гэж таны дотоод дуу хоолой яриад ивэл та тэрийг тийм ээ гэд бодоод ивэл танд өөрийн мэдлгүй тийм боломж олдно. Нэг өдөр та зав гараад нэг номоо уншаад кофе уугаад суудаг болно. Тэгэхээр эхлээд бид нар олж илрүүлэх хэрэгтэй. Би юунд дуртай вэ? Надад сард хэдэн төгрөг байвал хангалттай хэрэгтэй вэ? Эсвэл надад 10 сая төгрөг ч юм уу 100 сая төгрөг байвал зөвхөн өөртөө зарцуулбал би юунд зарцуулах вэ? Байр маяр биш шүү манайха яг өөртөө. За надад 10 сая байвал би одоо Michael Kors-ийн тэр цүнхийг авна, тэр косметикийг авна. Би гоё одоо цүнхэн дуртай учраас цүнх авна. Би тэнд дуртай учраас үнэтэй тэн авна гэд ингээд яриад ихэлэх юм бол би доторх энэ жижигхэн өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн. Энэ маань баярлна. Миний бие баярлна. Яг нөгөө нэг бид нар амттай хоолоо идэхдээ бид нар нэг кайф авч баярладаг шиг энэ дарж ирсэн энэ хүсэл эрмэлзэл маань тэр хоромч гэсэн манайхан баярлна. Тийм учраас өөрийгөө баярлуулад би нэг гой салонд орвол нэх гой ингээд нүрийг маань ингээд хүн массаж хийгээд арсыг маань ингээд илээд гой үйлчлээд нэг нь одоо миний хөлөнд маникюр хийгээд ингээд педикюр хийгээд байж ивэл би гой аз жаргалыг мэдэрнэ гэж ивэл тэрийг гой хэсэгтээ мэдэр хамаагүй нөгөө нэг Зеланд гэдэг нэг хүн хэлдэг штэ масштабны мечта гэдэг шиг нөгөө том мөрөөдүүд нам хүртэл байдаг штэ манайхан том мөрөөд гэдэг шиг мөнгө төлөхгүй гэдэг шиг тэр хэсэгэн алхаж захтаа зүгээр л мөрөөд би тийм юмд дуртай туяа ер нь хүмүүс тэгж харцах дуртай туяа ерөнхийдөө ийм юмд дуртай гэдэг ингээд та нар маань ингэдэг штэ манайха хүнд дурлахаараа бид нар амар судалгаа хийдэг те. За ингээд за тэрний аав ээж нь тийм юм байна. Одоо тэр миний хайртай залуу бол тийм юм дуртай юм байна. Тэр голцоо спортоор хичээлдэг юм байна. Тэр чөлөө цагаа тэгж өнгөрүүлдэг юм байна. Ингээд бид нар одоо эсрэг хүстэндээ татагдаж дурлаж эхлэхэд бид нар нөгөө хүнийгаа ингээд сонирхож судалж эхэлдэг шиг их одоо бид нар өөрийгөө судлана. Ягаад гэвэл бид нар өөрийгөө хайрлах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр хүнийг хайрлахаас өмнө бид нар судалдаг штэ. За миний хайртай залуу одоо хар өнгөнд түлхөө дуртай учраас би хар өнгөтэй подвалк бэлэглэе, хар өнгөтэй юм бэлэглэегээ та тэр хүнийг хайрлаж байгаа учраас та тэр хүний талаар судалгаа хийгээд тэгээд та тэр хүнд бэлэг өгдөг шиг бид нар өөрийгөө хайрлаж байгаа учраас өөрийгөө судлана. Өөрийгөө судлах эрэл таарна. Өдөр болгоно 1 цаг уцаа гэртээ ороход явах хэрэгтэй. Бугуун цаг зүгөөд уцаа гэртээ ороход явах хэрэгтэй. Тэгвэл би уцснаас ангид байж чадна. Тэгээд цагаа хараад явж явахдаа би улаан өнгөнд дуртай юм байна. Би цэцэг авахтаа гоё мэдрэмж авдаг юм байна. Найзууд маань надад гоё үг хэлэхэд би хамгаалагдсан мэдрэмж авдаг юм байна. Би чөлөө цагаараа тийм юмд явбал гоё одоо надад таашаалтай юм байна. Намайг бурхан ирээд чи аль улсад аялах вэ гэвэл би хариулт бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Танд хариулт байхгүй бол та үүнийг авч чадахгүй. Тийм ээ? Өнөөдөр танд шигдэн ирээд ингээд хөөрөөр өгөөд танд би 100 сая өглөө чи надад зарлагдах юугаа гаргаад ир. Юунд зарцуулах уу гэвэл танд бэлэн зарцуулах юу байхгүй бол та энэ орчлон ертөнцөөс энэ боломжийг шүүрж авч чадахгүй. Яг тэрнүү шиг таны хүслийг биелүүлэх шидтэн ирээд биелүүлэх гэхэд таны хүсэл чинь бэлэн биш бол та түүнийг авч чадахгүй. Тэгэхээр яг энэ шиг гадаадаар аялах уу гэж асуувал надад бэлэн байх хэрэгтэй. За би Францаар аялна. Тэгээ Эйфелийн тавар дээр очино. Тэр үед би ийм даашин өмссөн байна. Европ би малгай өмссөн байна. Би зургаа энэ позоор авахулна. Бүгд бэлэн байх хэрэгтэй манайхаа. Би гоё кофе, капучино авч уун. Тэгин ингэн бүх юм чинь бэлэн байх хэрэгтэй. Тэгвэл орчлон ертөнц тэр боломжийг танд гинт өгнө. Орчлон ертөнцөд таны мөрөөдөл юу ч биш. Юу ч биш. Энэ амар хязгааргүй. Орчлон ертөнцөд бүх зүйл хязгааргүй. Зөвхөн бид нарын толгойд лимит байгаа. Энд лимит байгаа. Надад энэ боломжгүй. Өнөөдөр 3 сая төгрөгийн цалинтай надад одоо Европоор очиж аялна гэдэг бол үлгэр гэдэг энэ хязгаар лимит бол зөвхөн миний энд байгаа. Бид нарын энд байгаа.
орчлон ертөнцийн бүх зүйл хийцгааргүй. Бүх зүйл боломжтой. Хэрвээ та хүсэх юм бол. Тийм учраас одоо юу хийх вэ гэвэл өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодорхойлно. Түүндээ бэлэн байна. Бэлэн байх хэрэгтэй. Тэгвэл танд боломжууд гарч ирнэ. За манайхаа ямар хөө санагдаж байна? Хинд ямар юу байна? За та ядынхаа юг харъя. Камера өгөөд ярьж болно шүү манайхаа. Тимийг хэвүүл энэ хичээлээр тасгаж байна гэсэн юмар ажил хийвэ гэдэг олоогүй л байна. Ааха. Окей. Маш чухал жаа. Юм асууж болох уу? Асуугаарай. Одоо нэг өөрийгөө олно гэдэг байгаа шүү дээ. Өөрийгөө олохлоор нэг дотогшоо сэтгэл рүүгээ дотоод хүнээ олно гэдэг байгаа. Тэгээд энэ нөгөө янз янзын аргаар оролдог байх гэж би овдоо ерөнхийдөө ингээд яаж бясалгалын аргаар ч юм уу эсвэл нөгөө нэг ховсын аргаар ч юм уу тий өөр ямар аргаар яг тэр юу руугаа яаж орж яг дотор хүнээ одоо бүр ингээд дотогшоогоо өөрийгөө мэдэрч өөртөөгаа ярьж тэр дотор хүнтэйгээ яаж харилцаж тэр одоо юугээ өөрийнхөө хүслийг яаж мэдрэх вэ? Тэгэхээр энэ дээр бол биднэрт нэгдүгээр цаг хугацаа хэрэгтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Энэ бол үйл явцаар явна. Яг нөгөө нэг би 1-р ангид ороод, дараа нь 2-р ангид ороод, 3-р ангид ороод явдаг шиг одоо биднэрт аль чаргыг сонгосон хугацаа боллоо. Юу гэсэн бэ? Хугацаа орно. Аль чаргыг сонгосон биднэрт хугацаа орно. Тэгэхээр миний хэлээд байгаа санаа болохоор ховсоор орж болно. Тийм ээ, ховсоор өөрийгөө олж би юунд дуртай, би юу идэгөө болно. Бясалгалаар ч гэсэн болно. Бясалгал ч гэсэн та байнга тутмал бясалгалаа хийгээд авах юм бол сүүлдээ дотор руугаа илүү өндөж өөрийгөө сонсдог болно. Миний хэлээд байгаа арга болохоор ерөнхийдөө нөгөө санхүүгийн хувьд арай нөгөө үн төлбөргүй өдрө болгоно гадаа зүгээр 1 цаг гарч алхах нь өөрийгөө хүчлэхгүй. Би одоо өөрийгөө сонсч чадахгүй бол яана, ингэхгүй бол яана, тэхгүй бол яана гэж ерөөсөө бүх айдсаа авч хаяад зүгээр л 1 цаг багш алхах гэсэн би ер нь 1 цаг алхнаа, өөртөө 1 цаг зориулнаа гэж бодоод гар утсаа орхиод нэг бугуун цаг те 1 цаг хэмжих хэрэгтэй учраас бугуун цаг авч гараад тэгээд 1 цаг зүгээр л нэг 50 газар ч юм уу нэг гоё байгальтай газар ч юм уу эсвэл цэцэрлэг ч юм уу заавал хоол моол гэдэг хүндрүүлэх шаардлагагүй. Зүгээр л боломжоор бүгд боломжоор. Тэгээд алхахдаа зүгээр л өөрийгөө саяных асуултуудыг асууна. Миний арга болохоор асуултаар өөрийгөө олох аргыг заагаад байгаа юм л та. Тэгэхээр өөрөө би юунд дуртай вэ? Гэт нэг чагнахаар дотроос ингээд нэг тийм баяр баясгал төрөөл тэр нэг гоё нэг тийм дуу одоо ингээд хүн хэлж байгаа юм шиг юм хэлэхгүй ч гэсэн танд санагдах маягаар л орж ирнэ хариултаа дотроос санагдах маягаар. За би нэг нэрээ гоё дуу дуувал гэж санагдаад байвал толгойд тийм л бодол орж ирээд байвал таны хариулт тэр гэсэн үг. Доторх дуу хоолойны хариулт тэр гэсэн үг. За эхний ээлжинд бүр огт хариулт ирэхгүй байж магадгүй. Нэг хүний трама ихтэй нөгөө мэдрэмжээ сонсоогүй өөрийгөө чагнаагүй ирснээс болоод яаж магадгүй нөгөө ингээд сонсохгүй байж магадгүй хариулт ирэхгүй байж магадгүй. Тэгсэн ч гэсэн өөрийгөө буруутгахгүй би чадахгүй байна тийштэй би гэхгүй. Ерөөсөө л зүгээр it's okay. Ерөөсөө л бид нарын туйлын нэг зорилго бол өөрийгөө хайрлах. Тэгэхээр өөрийгөө шүүмжлэхгүй зүгээр л окей. За тэгвэл би ингээд дараагийн асуултыг асууна. Би 10 саятай байвал юу яах вэ? Тэгвэл асуултаа ахаад өөрөөр асууна. Би ямар өнгийн хувц өмсөд явах ихэвчлэн дуртай билээ гэж асууж үзнэ. Тэгэн гот таны дуртай өнгө гараад ирж штэ. Би ер нь цэнхэр өнгө гэдэг. Ингээ баг багаар өдрөө болгон асуугаад нэг мэдхэд та өөрийнхөө талаар маш сайн одоо яадаг болно. Мэддэг болно. Яг нөгөө нэг хүний өмнө гарч ярьж чаддаггүй хүнээс та олонний өмнө гаргачаад эхний өдөр 2 өгүүлбэр яриулна. Дараагийн өдөр тэр хүн чинь 3 өгүүлбэр ярьдаг болно. Дараа нь тэр хүн чинь баг багаар нүүр хагараад ингээд ярьдаг болно доо. Яг тэрнүү шиг таны дотор ингээд өнөөдөр хүртэл сонсоогүй учраас энэ ингээд бүр ингээд өөрийгөө хаагаад бүр ингээд дугаа яг ийм байдалтай болцсон байгаа. Дотоод хүүхэд нь. Тэгэхээр одоо энийг баг багаар асуухаар эн чинь намайг энэ хүн сонсож штэ гэж бодоод энэ дотоод хүүхэд маань нээгдэж эхэлнэ. Алхам алхмаар ингэж нээгдээд
Тэгээ сүүлдээ танд ингээ ярьдаг болно. Сүүлдээ танд эсэргүүцдэг болно дөө. Би энийг хиймээргүй байна. Би ятармааргүй байна. Би олон цаг ажилламааргүй байна гэдэг танд мэдрэмжийг танд байнга өгдөг болно сүүлдээ. Ингэж хэлнэ. Тэгээ хамгийн төгс одоо арга бол ховсын арга тий нөгөө хамгийн үр дүнтэй хамгийн богино хугацаанд арга. Одоо бид нар нөгөө хурдан юмд айгуу дуртай шүү дээ. Хурдан өөрчлөгдөх дуртай, хурдан амьдрах дуртай. Хүн гэдэг чинь угаасаа нэг юмд яарч явдаг тийм амьтан шүү дээ. Тийм учраас ховс тэр утгаараа үр дүнтэй нөгөө хурдан байдаг учраас subconscious mind буюу даалт хомсрол руу орлоо. Тэгээ тэнд триггер болоод байгаа юмыг мэдрэмжүүдийг авч хаяад уцаагаад нөгөө нэг програмчилдаг учраас нэг ёсны нөгөө мис засал шиг учраас нөгөө хамгийн хурдан алах чи мис засал байдаг шүү дээ. Яаж татдаг. Би нэг тайлбарлаж байсан да. Тийм учраас тийм баа. Бясалгал удаан бөгөөд тууштай хийвэл бясалгалаар ч гэсэн болно. Гэхдээ бясалгал эхний ээжинд удирдлагатай бясалгал хийхгүй бол тэ бодол дээрээ бясалгаа суугаад байвал бас нөгөө бясалгалын техник зөв буруу бясалгалын төрөл гэж зөндөө байгаа. Одоо би бясалгалын багш биш ч гэсэн тийм төрлүүд байгаа. Тийм учраас эхний ээлжинд ер нь удирдагч та бясалгал хийсэн зүгээр хаа л гэж бодож байна. Тэгэхгүй бол бодол дээрээ төвлөрөө суугаад байвал нөгөө нэг муу бодол дээрээ төвлөрөө бясалгаа суугаад байвал бас болохгүй тийм ээ. Тийм учраас тийм. Тэгээ ховсод одоо ингээд хэрвээ орлоо гэхэд одоо ямар нэгэн асуудлаа шийдэх гэж орно шүү дээ. Тэгээ ховс руу орлоо би ойлгохдоо тэр бага насны одоо өнөөдрийн амьдралын үр дүн маань бага насны тэр трама бага настай холбоотой байдаг гэд тэрэн дээрээ очиж яг тэр нөгөө юугээ ховсын аргаар олоод юу яадаг эмчилдэг гэж би ойлгоод байгаа. Тэгээд одоо жишээл нөгөө нэг мөнгөний блок гэдэг шүү дээ. Одоогийн нийгэм чинь манай Монгол мөнгө гээл мөнгөний асуудал айгүй ихтэй. Тийм болохоор мөнгөний блокыг гаргахыг гэхлээр одоо би анх удаага ховсод орлоо гэхэд нөгөө заавал дотор нөгөө хүнлүүгээ орж айгүй их тэр нэг трама байгаа. Тэрийгэ бүгднгийн одоо цэвэрлэж юм уу шарахыг эдгэж үйж тэр мөнгөний асуудал яг уу тэр юугүй ч гэсэндээ шууд одоо мөнгөний блокыг гаргаж болдсон болов. Яг зөв асуулт хаа. Эхлээд ерөнхийдөө ингэдэй эхлээд таны нөгөө нэг айдас, эргэлзээ, бага насны трама гэх тэр трамануудыг эхлээд одоо эрүүлжүүлнэ. Тэгээ мөнгөний блокыг хамгийн сүүлд тавьдаг. Яг нөгөө дараалалаараа хамгийн сүүлд тавьдаг. Тэгэхээр та нөгөө эхний тэр трама, бага насны тэр таагүй мэдрэмжүүд, айдас, эргэлзээ, гомдол одоо юу байна бүгдийг найрлуулж ингээд орж явсаар хагаад хамгийн сүүлд одоо 5 дахь оролт ч юм уу тий магадгүй 6 дахь оролт ч юм уу тэр үедээ та мөнгөний блок дээр орж гэсэн. Яагаад гэвэл мөнгө тайван зөв сэтгэл төр ирдэг учраас дарааллын үед тийм байдаг. Тэгэхээр таны асуудал бол яг зөв асуулт байна тий яг мөнгөнийх төр бол тэгнэ. Тэгээ манай дээр бас нөгөө мөнгөний юу бас сургалт зарлагдсан байгаа. Та манай пэйжнээс асуугаараа мөнгөний сургалт зарлагдаад мөнгөний блок хайрлах ховстой байгаа. Тэгэхээр яг нөгөө яарч ивэл тэрэнд орчвол мөнгөний одоо нөгөө блок арилгах. Гэхдээ группээр л те мөнгөний нийтийн ховс гэсэн үг те. Нийтийн ховс хоёрудаа хийх тийм сургалт маш одоо боломжийн үн ханшаар одоо бүр маш хямдхан ийм ханшаа өгөх гэж байгаа. 5 сарын 1-нд эхэлнэ. Тэгэхээр манай нөгөө пэйж байгаа шүү дээ. Faiz Academy гэдэг. Тэрнээс асуугаад бүртгүүлж болно. Тэгээд нөгөө бясалгал болон ховс хоёрын хооронд ялгаа юу бэ? Би саяхан нөгөө ерөнхийдөө би энэ одоо нөгөө даалт ертөнц таталцлын хууль энэ ингээд ямар нэг юунд үгэнд итгээд ингээд угаасаа ингээд ивэгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ шугамаараа би нэг бясалгалын одоо тэр нэг сургалтанд ороод яг бясалгалыг би агт нөгөө өөр ашгийг мэдхгүй яг яаж яадгийг мэдхгүй тэгээд энэ нэг сургалтанд орсон байгаа байхгүй юу? Тэгээд бясалгалаар би яг тэр нэг бага насны юугээр одоо трама тэр бага насны дээр очиод бясалгаад ингээд одоо ингээд нэгсэндээ цэвэрлээл тэрийг эерэг одоо сөрөг айгүй их юм дээр бид нар гадны юм дээр айгүй их төвлөрдөм байд дотогшоогоо ерөөсөө хүн орж чаддгүй юм лээ. Тэгээд тэр бясалгалын ачаар дотогшоогоо тэг ингээ гадна юм руу бид нэр төвлөрөхгүй зөвхөн дотогшоогоо эхлээд хүн өөрийгөө өөрчилж өөрлөгөө дотогшоогоо орж иж өөрийгөө юу яаж иж тэгжээж гадна бүх юм чинь чамааг дагаад ингээд эерэг болт юм а гэдгийг ингээд яагаад байгаа байхгүй юу. Тэгээд давхар би бас энэ ховсын юг бас сонирхоод бас илүү
үр дүнд хурдан хүрэхийн тулд бас ингээ сонирхоод байгаа байхгүй юу. Аха энэ Тэгэхээр дээр нөгөө хариултын тий. Мартаг өдрөө сая хэлж дээ тий. За. Тэр зогсоочлаа. Ерөнхийдөө бясалгал эхлээд жоохон бясалгал хийж агаад тэгээд ховсод ирүүл их зүгээр одоо ягаад гэвэл ховсын үеэр та илүү дотгошоогоо өндийж сурсан байна. Илүү нөгөө таны төвлөрөх чадвар сайн байна. Болно гэсэн үг шүү дээ. Болцсон байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ ховсын үеэр 3 төвшөнд ажилладаг. Зөвхөн таны далд хумсар дээр биш. Зөвхөн таны одоо нөгөө нэг зөвхөн таны дотгошоогоо биш 3 гэдэг нь таны нөгөө энэ бие байгаа шүү дээ. Энэ тела гэдэг нь бие дээр болоогууд наалтсан байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг ховс маань цор ганц давуу тал нь бусад эмчлэнээс ганцхан ялгаад тал нь 3 төвшөнд арилгадаг. Тэгэхээр нэг нь биенээс арилгана. Одоо ингээд биед энэ тань наалтсан байгаа юмыг ховсын үеэр биенээс арилгадаг. Тэгээд далд хумсраас арилгана. Тэгээд ухамсараас арилгана. Ингээ 3 төвшөнд одоо арилгадаг ганц зүйл нь ховс. Тэгээд ховс маань одоо бясалгалтыг бодвол илүү хүчтэй бөгөөд богино хугацаанд түүнийг одоо та арилгах боломжтой гэсэн. Зарим хүмүүс надад 3 жил бясалгал хийсэн, 4 жил бясалгал хийсэн хүмүүс манай ховстон дээр ирж л байсан. Тэгээд тэр хүмүүсийн хувьд ингээ миний анзаарсан юм нь арай нөгөө нэг юм төвлөрөх чадвар сайтай. Одоо нөгөө чи 3 жил бясалгал хийсэн гэж бодоод үзгүй те. Урт хугацаа юм биш. Тэгээд жилээс дээш гэж бодож 3 жил бясалгал хийсэн, бараг бясалгалын багш хийж ирсэн гэж ярьж ирсэн баг шүү. Намар манаа дээр орсон. 2 өдөр авдаг 3 өдөр ховсонд орсон. Тэгээд бясалгалын багш хийдэг гэсэн баг шүү. Ямар ч лээсэн 3 жил бясалгал хийсэн байсан. Тэгээд тэр хүмүүс маань ховсод орсон чинь дотоод хүүхдүүдтэйгээ уулзаад ингээд уйлаад чи юм болсон л доо. Тэгээд дараа нь тэр хүн гарч ирээд ярьж ирсэн. Би бясалгалаар дотоод өөртөө ингээд уулзчихна гэд бодсон чинь ховс арай л гүн очтiin байна тий гэж надад гарч ирээд тэр хүн ярьжсэн байхгүй юу. Тэгээд би нөгөө өөрөө яг бясалгалын багш биш болохоор би бас яг тэр нөгөө нэг яг техник нь бол мдэггүй л дээ. Техник нь бол мэднэ. Ерөнхийдөө сургалтанд бол сурсан. Гэхдээ би удаан хугацаанд нөгөө бясалгалыг яг өөрөө зааж гардаж яваагүй учраас сайн мэдэхгүй. Тэгсэн надад тэр хүн бас өөрөө айгүйх гайхаж гарч ирсэн. Би ерөөсөө энэ амар олон удаа өдрө болгон л энэ бага насныхаа хүүхдтэйгээ уулзаад түүнийг ангаагаал ингээд өдрө болгон энэ бясалгалыг хийдэг байсан. Энийг хийдэг байсан. Бясалгалаараа хийдэг байсан. Гэтэл ховсоор хийсэн чинь яг адилхан тэр бага нас руу очиод ингээд чархыг нэдийгээд эхэлсэн. Гэхдээ гүн болоод тэр хүн чинь ингээд уйлаад тэр нь ингээд имзэглээд гарч ирсэн. Тэр шарх идэгдсэн байсан ба тэр хүн уйлахгүй байх байсан байхгүй. Тэд очих байсан. Гэтэл тэр хүнийг тэр ховсын үеэр тийшээгээ хөдөлж аваачна гэдэг маань тэр насанд шарх байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг бясалгал бол хийхгүй байснаас хийх нь бол үр дүнтэй маш сайн төвлөрнө. Одоо өөр зөндөд давуу талууд байгаа штэ. Анхаарал сайжирна. Давуу талууд зөндөө эрүүл мэндийн талаас ч гэсэн байгаа. Гэхдээ ховс бол илүү ер нь бол гүн төвшөнд очдог. Тэгээд тета төвшөнд рүү очдог. Гэхдээ би бясалгалыг яг бясалгалын төвд гүн тета төлөвлөөр очдог гэхийг нь бол би сайн мэдэхгүй шүү. Тэрийг нь бол сайн мэдэхгүй. Ямар ч байсан ховсын үеэрээ бол бид нар альфа, тета гэсэн хоёр төвшний хооронд очиж ховсоо хийгддэг. Стандартаар яг би бясалгалаар 1 сараас эхлээл явж байгаа юм л да. Гэхдээ би огт нөгөө ямар ч тийм нөгөө анхны мэдгэдэггүй байж байгаад орсон. Тэгээ яг орохдоо бас нөгөө уг хүний өгөгдөл бас нэг байдсан болов уу гэж бодсон. Огт нөгөө юу ч мэдэхгүй, юу ч яахгүй. Одоо нэг хүн цаг нь ирлээ, сэрлээ гэдэг чинь бас учиртай юм байна гэж бодсон. Тэгээд яг би дотгошоогоо ороод уйлсан, яг тэр юун дээр очих нь очисон байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор бас ингээл эмчилэгдээл яваад байгаа л гэж ойлгоод байгаа. Гэхдээ арай нөгөө хурдан түргэн юунд яах гал ховсыг болоор би сая таны ярьснаар бол ил ба дол ухамсарыг эмчилдэг юм бэ. Ил ба дал ухамсар дээрэс нь биеийн одоо бодит энд бидний бодгоол биенээс бас ингээд юуг нь бас цэвэрлдэг юм бэ л гэж л ойлголоо л да. 3 янзын цэвэрлдэг гээд тэгээд өөр юу ярих гэж байлаа. Ерөнхийдөө тэгээд нөгөө бясалгалын юугаар надад зөндөө бас юу гарсан байхгүй юу. Одоо нэг амар сөрөг юмнуудээс нь айгүй гоё эерэг болоод зөндөө юм гарсан. Тэгээ би илүү бас нөгөө юу ингээл эрэлхийлэл энэ тентхий янз бүрийн бас арай гайгүй чанартай яг үр дүнтэй хамгийн гол нь сургалт.
баахан л одоо ядаж энэ 25 онд чинь дан энерги гэж янз бүрийн сургалтууд зөндөө л байна. Зарим нэг нь мөнгөний төлөөж авах шиг байна. Зарим нэг нь одоо үнэхээр л юуны. Тэгээ хамгийн гол нь үр дүн нь чухал байгаа байхгүй юу? Тэгээд би миний тэр сургалт болохоор айгүй үнэтэй сургалт л та. Гэхдээ үр дүнгээ үүссэн. Тэгээд танаа сургалтыг болохоор би нэг ховс гэдэг нь бас арай илүү бас гүн одоо яг юу руу ордсон болов гэж удаал сонирхож ороод байгаа байхгүй юу? Би ингэж хэлмээр энэ таны яг шийдвэртээ нөгөө нэмэр болох үүднээс та бяцлагтаа явдгаараа явна. Хэдэн жил ч байсан хамаагүй бяцлагтаа явна. Ягаад гэвэл нөгөө өөрийгөө энерги цэвэрлэх, байнга энерги цэвэрлж явах шаардлагатай. Ховсод бол ороод хэдэн удаа ороод тэг чи нөгөө насаараа ховсод ороод хэдэн сарын ховсдоо явна гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэр учраас ховсод ороод тэр том гэмтлүүдэд арилгуулж хаяад бусад үе дээр нь бяцлагтаа хийгээд явах хэрэгтэй. Тэгтээ дөрвөл бид нар өөртөөгөө л нөгөө ажиллах хэрэгтэй юм чинь. Би ховсод орчлоо болчлоо гэж бяцлагтаа бас хайчиж болохгүй дээ. Бяцлагтаа даавал хамт хийгээд тэгсэн мөртлөө нөгөө ховсод бас ороод явчвал илүү зүгээр нөгөө одоо нөгөө нэг бид нар нэг гэртээ нэг их цэвэрлэгээ хийлгчээ дараа нь өөртөө нэг хөнгөн цэвэрлэгээ хийгээд өдрөө болгон явдаг штэ тий. Яг тэгэл ойлгочвол баг зүг багтаа. Нэг тэдэн жил болоогүй юм чинь нэг хэдэн удаа нэг хүн цэвэрлэгээ хийлгүүлчихэд тэгээ дараа нь өөрөө хөнгөн цэвэрлээд явах гэж ойлгочвол баг зүгээр болоо. Тийм байна те баг насаараа өчнөө л одоо юу байгаа юм чинь сөрөг юунууд байгаа юм чинь тэрийг одоо нэг удаагийн юугаар арилган ч гэж юу байх вэ те. Нэлээсээ. Тэгээд дараа бас нөгөө нэг бүгдийн нэгдгийн гэхэд айгүй хугацаа ороод явах бах. Тэгэхээр нөгөө нэг машинтай нөгөө нэг юм нөгөө хүмүүс бид дуудаж байгаад нэг цэвэрлэх хийсэн юмсээ нэг сайн гүн цэвэрлэлээ дараа нь өөртөө хөнгөн цэвэрлээ явдаг шиг. Тэгээд ойлгочвол за манайхан 5 минут үлдсэн байна. Энэ дахин л нэг 40 минутыг мэдхэд болчиход байгаа юм. За тэгээд өнөөдөр эхний удаагийн маань семинараар та нар маань ерөөхдөө бага насны трама тэгээ өөрийгөө яаж хайрлах вэ? Тэгээд бас нэмэлт асуулт одоо нөгөө та хэдийн маань асуултын дагуу ховс бяцлагын талаар ерөөхдөө жоохон ярьлаа. Гэхдээ би бяцлагын бүр давуу тал гэмтэрийг бол яг нөгөө бяцлагын багш биш учраас хэд их ярьж хийж байна. Бас нөгөө нэг бас ерөөсөө огт би өгөөсөхгүй бяцлагад бол үр дүнтэй гэвэл дүнтэй. Тэгээд түүнээс цааш илүү дэлгэрэнгүй бас мэдэхгүй юмыг бас ярмааргүй байна. Тэгээд гэхдээ би өдрөө өөрөө бяцлагад хийдэг. Гэхдээ би хизээч нөгөө нэг юм үр дүн хүлээгээд expectation тавиад бяцлаглаасаа тавьж байгаагүй болохоор яг гарч байгаа гарахгүй байгаа гэж анзаараагүй юм байна. Түүнээс би бяцлал хийгээд бол өдрөө болгоно 20 минут бяцлал хийдгийн би бол ер нь өөр дээр бол. Тэгэхээр би хамгийн зөв арга нь хүмүүсийгаа бол их нэг сайхан гоё өөртөө үр дүн авчирмаар байгаа бол ховсоо бяцлагтайгаа хослуулбал илүү зүгээрээ гэж хэлэх нь хамгийн зөв бахаа гэж бодож байна. Тэгээд ховс хоёр ямар ялгаатай түрүүн би өмнөх видеонд тайлбарласан нэг асуулт ирсэн. Багшаа зүгээр л сургалтуудад суугаад алт хүнсийн сургалтуудад суугаад нэг аффирмашн хийлээд ингээд занимаатад яваадах нь зүгээр үү? Эсвэл сургалтанд суухгүйгээр ховсод орох уу гэж нэг асуулт асуусан. Бас яг л ортой асуулт. Тэгээ эний хариулт нь хөвтөл бас зүгээр. Та ихтэй шархаа эдгээхгүй 1000 аффирмашн хэлээд би хайрлагдсан эмэгтэй гэдэг энд нөгөө хайрлагдаж байгаагүй баахан шарах энд ингээ байгаад хахад доторх дуу хоолой нэг өөр юм хэлээд би энд амаараа нэг өөр юм хэлээд зөрчилдөөд ямар ч үр дүн хүрхгүй байгаа даа штэ. Тийм учраас ховсороо нэг шархаа эдгээчээд тэгээ сургалтанд суугаад шинэ үгнүүдээ ингээд хэлээд нөгөө шинэ аффирмашнуудаа хэлээд явбал илүү үр дүнтэй. Тийм учраас та нар маань одоо заавал миний ч гэж хэлэхгүй би ер нь л энэ салаанд явж байгаа энэ салбарт явж байгаа энерги зааж байгаа хүмүүсийнхаа сургалтуудад байх юм бол сайхан өөртөө таалагдах хүнээ сонгоод яваад тэгээд эмчилгээнүүдтэй ховсыг бол ер нь аль юмдаа хотлуулчвал их зүгээр. Ховс бяцлал гэдэг ховс сургалт гэд ягаад гэвэл ховсоор би нэг удаа хүчтэй нэг юм авахч хаянаа л гэж ойлгох нь шүү. Өнөөдрийг хүртэл огт анхаараагүй юм авч хаях хэрэгтэй. Тэгээд дараа нь нэг яах вэ? Бид нар нэг имлэлээр ч гэсэн тэгдэж ш нэг тариулчаад дараа нь эмээ витамин уугаад явдаг. Яг л нэг тиймэрхүү одоо нэр ойлгох хэрэгтэй. Тийм учраас та нар маань ямар ч байсан энэ юм битгий алдаараа энэ өөрийгөө хөгжүүлэхээр нэг юм туу энэ 4D матрицт яваад байгаа хүмүүс шүү дээ. Би одоо энийг энэ дээр ярина бид нар 4D дээр яваад байгаа энэ дотор байгаа хүмүүс бүгд юм хайгаад болохгүй байгаагаа ойлгоод энд явж гинэ гэдэг маань 4D дотор явж байгаа хэмжээс дотор явж байгаа хүмүүс. Тэгэхээр
одоо яаж 5D руу явах уу? Ингээ биднэрт бас дахиад дараагийн шат байгаа шүү дээ. Тийм учраас зогсож болохгүй. Одоо ингээ би болцсон гэж зогсохгүйгээр аль ч сургалт бай ер нь сургалтуудаа суугаад тэгээд ямар боломжууд байна граф хийгээд нөгөө шүүрч аваад ямар нэгэн медитейшн ийм ивент байвал очиод эрэл сурал хийгээд ховс мовсонд ороод ингээд яваад байвал нэг мэдгээр та нар шаал өөр төвшөнд очсон байна. Огт ажиллаагүй хүнээс огт өөр болсон байна. Одоогийн нөгөө сайжраад явж байгаа үед уучлаарай яана. Сайжраад явж байгаа үед бас энергийг бас доош нь татдаг. Гинт ингээд хүн ундаг. Ингээд унаад ингээд нэг унаал бүх юм үр дүнгүй санагдаал ёо боли би залах чинь хизээ өртөл ингэж өөрийгөө занимаалдаж явах юм боли гэдэг үе ирдэг. Энэ үед л бууж өгөхгүйгээр өөрчлөлөд чадсан хүн бол тэр 5D руу ингээд гарч чаддаг. Тэр нэг унгаах нэг ч биш 2-3 удаагийн нөгөө халдлага танд ирнэ таныг унгаах гэж үзнэ. Цаанаасаа бүр ингээд бүх юм чинь бүтэхгүй болоод гаадрангууд автобус яваад өнгөрөөл ингээд нэг ажлууд бүтэхгүй болоод таныг ингээд нэг юм унгаах үе ирнэ. Тэр үед л миний энэ үгийг санаал за одоо яг тийм үе нэрсэн байгаа юм байна. Би энэ үед ингээд одоо итгэлээ алдаж урам хугарч болохгүй. Би одоо өргөжлүүлнэ гэдэг энэ бат итгэлтэйгээр өөдрөг үзлэр өргөжлүүлж чадах юм бол бид нар дараагийн левел рүү очиж чинь. Тэгэхээр нөгөө бидний бие маань дассан мэдсэн мэдрэмжээ амсахын тулд бид нарыг унгаах гэж үздэг. Маш ухаалаг бидний биед байгаа хамгааллын механизм маш хүчтэй. Бид нарыг унгаах гэж үзнэ. Тэгээд үзэж яхад бид нар түүнд ингээл за гэж бууж өгөөд ингэчүүд буцаагаад 3D руугаа явчихна бид нар. За ингээд цаг маань дуусчих шүү гэн. Хэдүүлээ дараа 7 хоногта эргээд дахиад уулзъя. Энэ сургалтандаа зарлагдаж байгаа сургалтандаа суучаад ховсонд орж болох уу? Болно шүү дээ. Сургалтуудынхаа дундуур ч орж болно. Одоо энэ нөгөө зарлагдаад байгаа юу байгаа шүү дээ. Мөнгөний сургалт уу? Тэ. Тийм мөнгөний сургалтанд сууж болно шүү манайхаа. Нөгөө заавал ихний хэд байхгүй гэдээ болохгүй гэдэг юм байхгүй. Мөнгөний сургалтын дээр өөр айдас мэдс зөвлөлүүд яригдэн шүү манайхаа. Тэгэхээр мөнгөний сургалтандаа суугаарай. За баярлалаа. Ингээ ийм зүүн үйлдэлт хийгээд байвал их үр дүнтэй юм шиг байлээ. Хоорондоо ярианасаа бас болоод. Тий, цаг заваа зориулаад амралтынхаа өдрийн цагийг гаргасанд баярлалаа. За баярлалаа. Идэвхтэй оролцсон бүгдэнд нь баярлалаа.